Монгол улсын үндсэн хуулинд газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл төрийн хамгаалтанд байна гэсэн заалт бий. Гэтэл тэр үеийн дүүрэг нийслэлийн засаг дарга нар төрийн өндөр албан тушаалтнуудын мөнгө угаах талбар болон аймаалагдж газраар хөлдсөн бүхэл бүтэн сүлжээ бий болсон байна. Үүний балгаар нийтийн эзэмшлийн газар сургууль цэцэрлэгт ногдох болон тохойч өнөөдөр нийслэлд үлдээгүйг дор дурдах баримт гэрчлэн. Хотын төвд байршил сайтай газрыг хууль бусаар эзэмших гэж мөнгөтэй хүмүүс тэмцэлдэг байсан үе саяхан. Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд нэг га газрыг 1 сая Америк доллараар арилжина гэсэн зар мэдээ 2004-өөс 2008 онуудад илүү хүчээ авч тэр үед газрын наймаа хамгийн ашигтай бөгөөд албан тушаалаа оруулан талаасаа зузаадах хэрэгсэл болгос байсан. Энэ нь ирээдүйн рүүгээ нөлөөлсөн улс төрчдийн явуургүй арга байсныг өнөөдрийн байдал гэрчлэнэ. Нийслэлийн тэр үеийн удирдлагуудын дунд газрын наймаа хаалцны тор мэд хэрэгдэж байсныг хэвлэн хуудсанд үлдээсэн дээрх баримт хариулж байгаа юм. Нэг га газар 1 сая Америк доллар гэж бодохоор өнгөрсөн хугацаанд хэр их мөнгө хот дүүргийн удирдлагууд болон тэрийн өндөр албан тушаалтнуудын эрх мэдлээр дамжиж тэдний хэтвчэнд орсныг мэдэж байна. Баримт дээрийг энэ бол Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр 2000 оны үед энд нэгч барилга байгаагүй. Хотын төвөөс холгүй энэ газрыг тухайн үеийн нийслэлийн удирдлагууд өөрсдийн нэр дээр авч тэнгэрт хатсан үнээр ханц үе дотроо наймаалцжээ. Төсвийн мөнгийг угааж газрын бизнесээр гарчсан баримтаар баталгааж иж олон нийтэд ил болсоор байна. Харин нэг гаг 1 сая Америк доллараар үнэл зарсан энэ газарт өнөөдөр орон сууцны хорооллууд зай завсаргүй баригджээ. Өнгөц харуул бүтээн байгуулалт хийж олон айл өрх тав тухтай орон сууцтай болсон мэт боловч ашигла бодсноос бус хитийг харж газрыг нь төлөвлөөгүй багаар 15,000 орчим иргэн ганц хороонд тэрийн үйлчилгээнээс алс амьдарч байна. Нийслэлийн А зэрэглэлийн бүсдэх газрыг өндөр үнээр зарж иддэг байсан ховдог сэтгэлгээ байхаас бус алга дарам газрыг ч болтугай сургууль цэцэрлэг барихад зориулах сэтгэл тэр үеийн нийслэлийн удирдлагуудад дутсныг Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны өнөөдрийн амьдрал гэрчлэнэ. Зайлшгүй сургууль, улсын сургууль цэцэрлэг бол энэ ард түмэнд хэрэгтэй байна. Энийг бол маш хурцаар тавьдаг. Тэр үеийн нийслэлийн удирдлагуудын хонцсон сэтгэлээр хандсны балгийг Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэд амсаж байна. Энд улсын сургууль, цэцэрлэг, эмнэлэг огт баригдаагүй. Анхнаасаа л энэ газарт зөв төлөвлөлт хийгдээгүй юм. Ойр ойрхон барилга өндөр 10 давхар 16 давхар барилгууд л сүндэрлээд байдаг. Дотор нь баригдж байгаа юунууд нь болохоор төсөвлөгдсөн ч гэсэн одоо хувийн сургууль, хувийн цэцэрлэгүүд л байдаг болохоор аюулгүй хүндрэлтэй, үн өндөр юм байдаг. Эрэлт байгаа газар нийлүүлэлт байдаг нь хууль. Энэ зарчмаар энд хувийн цэцэрлэг сургууль байгуулагджээ. Гэвч тэр бүр халааснаас мөнгө гаргаад үйлчилгээ хүртэх боломжтой нь тун цөөхөн. Ухтаа бол сургууль цэцэрлэг барих газар нэрсэр бий. Гэвч мөн л бэл бинжинтэй нэгний халаасанд оржээ. Газрыг өндөр үнээр худалдан авсан бизнесмэнүүд сургууль цэцэрлэг барьж буйны үйл хийхээсээ илүү орон сууцны хороолол барьж ашиг хонжоо хайдаг гэж хэлж байна. Тиймдээ ч өнөөдөр энд ердөөл орчлон сургууль бий. Жирийн иргэдийн хувьд ёстой л мөрөөдөл. Ер нь нийслэл хотын төлөвлөлтийн дагуу явж ирдэг байсан бол ийм байдалд хүрэхгүй байсан л дээ. Ерөнхий төлөвлөгөөгөө гаргацсан тэрэндээ захирагдаж газар олголтоо хийж явж байсан бол өнөөдрийн шиг ийм замбраагүй байдлууд бий болохгүй байсан. Энэ мэтэр хотын газрыг ямар ч төлөвлөлтгүйгээр олгосны балгийг иргэд өнөөдөр зөрчигдсөн эрх хязгаарлагдсан амьдрал орчноор төлж байна. Үеийн хот дүүргийн удирдлагууд газар олгохдоо ядаж орон сууцны хороолол донд сургууль цэцэрлэг барьна гэсэн шалгуур тавьсан бол өнөөдөр зогсоолгүй барилга, сургууль цэцэрлэг, эмнэлэггүй хороод бий болж гэтэл тэр үед төсвөөс салинждаг 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг хот төлөлтийн талаар ямар бодлого баримталсан бэ гэж асуухад хүргэж байна. 2003 оноос газрын төлөвлөлт битгий хэл дуудлага худалдаагаар ч оруулалгүйгээр зүгээр л ганц даргын гарын үсгээр нааш цааш нь зохицуулж байсан баримтууд олон байна. Тэгвэл газрыг гамшиг болгосон энэ гарын үсгийн эзэд хэн бэ? Дуудлага худалдаалаагүй олгогдсон ийм газруудын зөвшөөрлийг харвал нийслэлийн засаг даргасан Инхол, Батбаяр, Мөнхбаяр нар түүний араас газрын хууль бус 8-гаар цоллогдож байгаа Сандуй нарын эрс хөр. Хуулийг гуйл болгож амин хувийн ашиг хонжоогоо харж наймаалдсан газрууд нь олонд нэгэнт тодорхой болжээ. Хамгийн дуулиантайгаас нь нэрлэвэл хүүхдийн паркийн газар. Үүнийг Батбаяр, Мөнхбаяр нар нийслэлийн засаг дарга байх үедээ гарын үсэг зурж захирамж гарган олгосон байдаг. Иймэрхүү замаар бизнесийнхний гарт очсон томоохон газруудын хувь заяа хотын мэр асан Мягомбын Инхолттой ээж холбоотой. Хожим түүний ширийг одоогийн нийслэлийн Монгол Ардын намын дарга Сандуй хатаасан гэх мэдээлэл бий.
нийслэл хотод бол шинээр одоо засаг даргын захирамж ганцхан удаа гарч исэн тохиолдол бий. Ерөөсөн шинээр газар олголтыг олгоогүй байна. Бараг л 10 жилийн ашиг харсан Замбраагүй газар олголтын дараа нийслэлд эзэнгүй их тодголтой ашиглаж болох га газар огт үлдсэнгүй. Өнөөдөр иргэн бидэнд машин тавих зогсоол бит хийхэл гიშгэх газар олдохгүй үе олон тохиолдох болж. Гэхдээ үүнээс цааш Замбраагүй газар олголтыг зогсоож нийтийн эзэмшлээс хулгайлж аалзны торонд хэрэгдэн авилгалын сүлжээ болсон газрын зөвшөөрлүүдийг хүчингүй болгох ажлыг 2012 оноос Батүйл Баатрин баг зөрөгтэй эхлүүлсэн. Тэр үеэс газрын луувэр авилгалын асар том сүлжээг тасалсан юм. 90 оны энэ арчилсан үйл явцаас хойш хамгийн том гажуудал бол хамгийн гол аюул юу болсон гэхээр зэрэг нийгмийн нэг хэсгийнх нь хөрөнгийг ямар ч үр ашиггүй хөл хөрөнгө болгож эргэлтэнд оруулалгүй ингээд бид нар бол энээс болж маш том аюулд орсон ийм учиртай юм аа. Тэгээ энийг бид нар засах гэж байгаа. 2013 оны 4-р сард нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Батүйл захирамж гарган газрын зарим зөвшөөрлүүдийг цуцалжээ. Үүнд хотын суурьшлийн бүсийн инженерийн шугам сүлжээнд холбогдохоор төлөвлөсөн дуудлага худалдаа, тендер зарлаагүйгээр олгосон нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд газар эзэмших эрх авсан. Төрийн байгууллагын газар эзэмших эрхийг бусдад шилжүүлсэн. Авсан газраа 2 жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй зэрэг үндэслэлүүдийг дурдсан байлаа. Мэдээж эдгээр газруудын цаана нийтлэг нэг ноо байсан хууль бусаар олгогдсон байсан явдал юм. Ийм учраас ардчилсан намынхан хотоос зайдуу буюу захын хорооллуудыг хөгжүүлэхээс өөр гарц байгаагүй. Хот төлөвлөлтөд жишг хорооллын стандартыг нэвтрүүлж буян тухай нэг хорооллыг сүндэрлүүллээ. Энэ хорооллыг төрийн орон сууцны корпорацийн захиалгаар шинчилийн засгийн газрын баг дунд орлоготой иргэдийг хямд өртөгтэй орон сууцаар хангах хөтөлбөрийн хүрээнд үндэсний 5 компани нэгдэн бүтээн байгуулсан юм. Буян тухай нэг хороолол. Энэ төсөлд нийт 98 тэрбум төгрөг зарцуулсан байна. Засгийн газрын шийдвэрийн дагуу хөгжлийн банкнаас 85 тэрбум төгрөгийн зээлийг Чингис бондын их усүрээс гаргажээ. Буян тухай нэг төслийн хүрээнд баригдсан 33-аас 66.8 м2 талбай бүхий 1-3 өрөө 1764 айлын орон сууцыг төрийн албан хаагч болон зорилтод бүлгийн иргэдэд 1 м2-ын 1,280,000 төгрөгөөр олгосон зах зээлийн үнээс дараа 30% доогуур үн бөгөөд өнөөдөрч хямд үнэтэй ийм орон сууцанд хамрагдах иргэдийн эрэлт өндөр байна. Хороолол ямар төлөвлөгөөнд байх ёстой гэдэг л системээр хийлээ л дээ. Буян тухай бол төлөвлөгдсөн орон сууцны хороолол. Дарга нарт сэтгэл байвал хийж болдгийн тод жишээ. Төлөвлөгдөөгүй баригдсан Баянзүрт дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр орон сууцны хороололтой харьцуулахад газар тэнгэр шиг ялгаатай. Учир нь буян тухай хороололд сургууль цэцэрлэг бий. Хороолол дундах зам, хүүхдийн тоглоомын талбай, машины зогсоолыг төлөвлөлтийн дагуу шийдэжээ. Сургуулийн барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр газрын хадгалж хэн нэгэн даргын халаасанд ороогүй өдөрч байсаар байна. Бид нэр амьдарч ирсэн хуучин байрнуудыг одоо 70-80 оны байрнуудыг бодвол бас маш илүү. Өөр нь ажиг таалагддаг шүү дээ. Хүүхдийн тоглоомын талбай мод ер нь л тохиолдол сайтай. Буян тухай хороолол 2. Жишг орон сууцны хорооллын бас нэгэн хувилбар нь буян тухай 2 хороолол. Хаануул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа энэ хороолол нийт 28 га газарт баригдах бөгөөд 9 давхар орон сууц нь 48 ширхэг, 12 давхар орон сууц 60 ширхэг байх гин. Мөн 240 хүүхдийн 4 цэцэрлэг, 940 хүүхдийн 2 сургууль, нэгдсэн автомашины 7 давхар 1 гараж байхаар төлөвлөжээ. Бүтээн байгуулалтын ажил нь эд өрнөж байна. Хороол төлөлтийг яг системээр хийсэн. Дээр нь нөгөө хүүхдүүд цэцэрлэг сургуульд явахдаа нөгөө зам хөндлөн гарахгүй. Яг энэ аюулгүй байдал мэддэг ер нь хүний төлөө юм хийсэн өнөөдөр ард иргэд маань үнэлж байгаа байхгүй. Ийм төлөвлөгдсөн жишг орон сууцны хороолол зөвхөн нийслэлдч биш хөдөөд баригдаж байна. Төрийн орон сууцны корпорац 2015 онд орон нутагт 11 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Гэр хорооллын дахин төлөвлөлт. Хот төлөвлөлтийн төлөвлөгөөний өөр нэгэн чухал хэсэг бол гэр хорооллын дахин төлөвлөлт. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын суурьшил бүхий 27,680 га нутаг дэвсгэрийн 21,823 га газрыг гэр хороолол эзэлж байна. Тэнд Улаанбаатар хотын нийт хүн амын 68% буюу 186,000 гаруй өрх амьдарч байгаа юм. Харамсалтай нь гэр хороололд
үндсэн хуулиндаа тунхагласан эрүүл, аюулгүй амьдрах орчин алга. Иймээс дахин төлөвлөж орон сууцчлуулах хүрээнд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид 17 дугаар хуралдаанаар нийслэлийн орон сууцны хөтөлбөрийг баталсан юм а. Ерөн зүгээр шударгасны үүднээс яхаараа дарга нарыг хаалгаж байгаад нэг компани газар аваад тэр газар дээр өчнөн давхар байшин бариад бизнес хийгээд ингээд ашиг олж болж байхад яагаад гэр хорооллын хашааны иргэд өөрийн өмчийн газар дээр ийм үйл ажиллагаа эрхлэх эрхгүй байгаа юм. Улаанбаатар шиг эсхий гэртээ нүүрс төлдөг агаарын бохирдолтой хотод энэ бүрч чухал асуудал. Тодорхойлбол 100 мянга холд авсан нүхэн жарлангоос болж хөрс үхчиж ундны ус бохирдож байна. Ингээд 180 мянган өрхөд хоногтоо дунджаар 270 тонн өтгөн ялгадас нийслэлийн хөрс нь шингэж байна. Энэ ариун цэвэр мөн үү? Энэ хотын хөгжил мөн үү? Гэр хорооллын дахин төлөвлөх энэ ажил зөвхөн 4 жилийн мөчлөгөөр хязгаарлагдахгүй. Урт удаан хугацаанд хийгдэх ойлголцны хэмжээний томоохон хөрөнгө оруулалтын түвшний асуудал. Тиймээс дахин төлөвлөлтийг 2020 он хүртэл 24 байршилт хийн. Ингэхдээ 3 бүсэд хувааж 80 мянгаас 100 мянган айлын орон сууцыг ашиглалтанд оруулна гэсэн ерөнхий төлөвлөгөөг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал баталжээ. Энэ ээлжинд 1-2 дугаар бүсийн 12 байршилд дахин төлөвлөлт хийхээр урт хугацаанд үргэлжлүүлэх томоохон ажил эхлээд байна. 1-р бүсэд инженерийн шугам сүлжээтэй ойр, дэд үтсийн асуудлыг хялбар шийдэх боломжтой Динжимэг, 7-р хороолол зэрэг 5 байршлын газарт дахин төлөвлөлт хийгдэж байна. Энэ бол нийслэлийн гэр хорооллын гол цөм хэсгүүд. 16,109 нэгж талбар буюу хашааг хамарсан нийтдээ 78 мянга гаруй хүн амыг хамарсан ийм томоохон төсөл хийгдэж байгаа. Хотын төвлөрөл, түгжрэл, гэр хорооллыг орон сууцчлуулах бодлогын хүрээнд хийж байгаа өөр нэг ажил бол Азийн хөгжлийн банк. Нийслэлийн хамтын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр. Та одоо газраа барьцаан тавьж байгаад зээл аваад одоо цэвэр хөрөлд олгож болно. Эсвэл өндөр байшинд орж болно. Эсвэл хөршөөрөө нийлж байгаад дундаа хөрөнгө гаргаж аваад газраа барьцааж аваад зээл аваад 5 наавс гэдэг юм уу 3-4 давхар байдаг юм уу мэдэхгүй. Ингээд илүү болсон газраа дундаа гаргаж агаад тэндээ засварлалт хүрээлэн барья. Ийм л 3 хувилбар л байгаа байхгүй. Ингэж гэр хорооллыг дахин төлөвлөснөөр хамгийн түрүүнд иргэд тав тухтай эрүүл орчинд амьдрах боломж өгөрдөн. Утаа хөрсний бохирдлыг бид энэ хэрээрээ шийдэж чадна. Үүнээс гадна нийгмийн болон инженерийн дэд бүтэцтэй газруудад амин орон сууцны хороолол барихаар төлөвлөсөн. Энэ нь ажил хэрэг болвол иргэдийн газар улам үнд сэнт хүрч орон сууцчлуулах, тохирог орчин бий болох ажил зөвхөн эдийн хүчээр шийдэгдэх юм а. Надад бол энэ орчин энэ байранд амьдрахаар олон хүүхдүүд цэвэр агаартай байдаг нь надад гоё идэг. Янз бүрийн хашаа байшин чинь янз бүр тийм амар тоос тортогтой тоглох талбай ер нь ерөөсөө олддог болохоор байранд авах нь надад илүү гоё. Гэхдээ сайн зүйл садаамддаггүй. Нэг хэсэг нь тав тухтай хот шиг хотод амьдрахыг хүсч гэр хорооллын дахин төлөвлөлтийг дэмжиж байхад үүнийг харлуулдаг, эсэргүүцдэг хэсэгч байна. Алтан загсны эмгэн мэт амандаа орсон шаардлага тулгаж ажил уягчид ч байсаар байгаа нь том саад болж байна. Айл өрхүүдтэйгээр гэрээ хэлцэл яриад жоох асуудал гарч байгаа да. Тэгснээс биш бусад нийслэлийн зүгээс болон бусад асуудлууд дээр бол гайгүй байгаа. Энэ мэтэр хот төлөвлөлтийн ажилд саад бэрхшээл тулгардагч эхэлж чадсан нь урагшилж байгаа нь дэвшил юм. Шинжлэлд нийт массын 80% эсэргүүцдэг гэсэн статистик байна. Нэг хэсэг нь зүгээр л хуучин зүйлдээ дасаж шин зүйл сонгох эрсдээс айж төгшөөдөг бол нөгөө хэсэг эсэргүүцэгчд нь хуучин системээс ашиг хонжоолж их хямбын судалд бат бөхшигдсэн хүмүүс байдаг байна те. Зөв зүйл ямагт саадыг давж гардаг, үргэлжилдэг. Оршин тогтнодог. Энд хэсэг бүлгийн эрх ашигаас илүү нийтийн эрх ашиг ялан дийлдэг билээ. Монголчууд бидэнд нэг алдаа бий. Хийж буй нэгнээ гоочилдог, харддаг, сэрддэг, татдаг, шангаадаг. Эцтэй яг л байсан байранда байгаа чигээрээ үлдэж хоцордог. Яарчлагдж байгаа дэлхийн ертөнцид секунд минутаар хувьсан өөрчлөгдөж байгаа хурдтай цаг үед монголчууд энэ зангаа орхиж байж урагшлуу гэхээс ийм том ачаатай дэлхийн ертөнцтэй хөл нийлүүлж чадахгүй юм. Үүнийг бидний өнгөрсөн 20 гаруй жилийн амьдрал батал. Харин монголчууд бид өөрөөр амьдрах цаг болсон.